Эрүүл байна уу? Эм сумын монголчууд бид хөгшөрч өгдөггүй, хөшиж өгдөг гэж эрт дээр үеэс ярьсаар ирсэн. Өөрөөр хэлбэл дасал хөдөлгөөн бол юугаарч орлуулшгүй юм өдөр тутам дадал зуршил болгож эрүүл маягт урлах ёстой шүү гэж эртний үеэс ухаарсаар ирсэн. За сүүлийн үед томоохон судалгаануудыг нэгтгээд Ланцет сэтгүүл дээр хэвлэгдсэн зүйл бол хүний ер нь өдөрт хэд орчим алхах ёстой вэ? Тэр алхалтаа хийснээр ямар ач холбогдолтой гэмээр зүйлд бол хариулсан байдаг. Ер нь энэ зүйлд бол өдөрт бол 7000 орчим алхахад бол хамгийн зав зохистой алхалт гэж үздэг. Энэ зүйлийг хийснээр халдвар тус өвчин бол хавдар, зүрх судасны эмгэг, уушигны эмгэг, тархи судасны өвчин, таргалалт гэх мэт маш их олон эмгэгээс сэргийлдэг, эмгэгийн хүндрэлийг бууруулдаг, нас баралтыг бууруулдаг үр ашигтай зүйл шүү гэмээр одоо нотлогдсон байдаг. Тэгэхээр алхалт хийснээр бид яадаг вэхээр зүгээр л энгийн алхалт хийснээр арга ясны одоо хөндлөн судал булчин нэгээс нөгөө шилжихийн тулд хөдөлгөөн хийдэг. Үүнийг дагаад уушиг, зүрх судасны одоо үйл ажиллагаа сайжирч, уушигны агааржилт нэмэгдэж, зүрх судасны одоо цохилт судасны үйл ажиллагаа сайжирснаас болоод зүрх судас уушигны эмгэгт бол маш сайнаар нөлөөлдөг. Тэр дундаа эдист очиж байгаа одоо хүчил төрөг цусан ам сайжирснаар бодис сэлцээ сайжирч одоо хэвийн бус муу зүйлүүдээ гадагшлуулж одоо авах хүчил төрөгч тэжээлийн бодис авч болмаар жингээ хасч одоо яс үе мөчний одоо холбоос бэчгэд бол чухал ач холбогдолтой байдаг. Тийм учраас алхалтыг бол та бүхэн зуршил болгож дадал болгож эрүүл хэм маягт орлох хэрэгтэй байдаг. Тэгээд Монгол хүн 88 хаслын Монгол А бүр тэтгэврт гарын мөн эрүүл хэм маяг алхалтын талаар, гүйлтийн талаар эрүүл мэндэд яаж нөлөөлдөг, ямар ач холбогдолтой гэд мөн чанарыг бол бичсэн байгаа шүү. Тэгээд